Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ SBS программыг ажиллах суурь зарчим, судалгааны асуулгын ерөнхий арга зүйг та бүхэндээ хичээл орох гэж байна. За судалгаа маань чанарын болон тоон судалгаа гэдэг хоёр төрлийн судалгаа байдаг. За чанарын судалгаа нь нийгмийн үзэгдэл, юмсын учир шалтгаан, гарал үүсэл шийдвэрлэх арга замыг олон хүчин зүйлийн уялдаа холбоонд бол судалдаг. За бидний хамгийн сайн мэдэх чанарын судалгаа бол фокус бүлгийн ярилцлагын судалгаа байдаг. За тоон судалгаагаар гаргаж авч чадаагүй үр дүн мэдээллийг чанарын судалгаанаас гаргаж авах бол боломжтой. За мөн фокус бүлгийн ярилцлага дунджаар 8-аас 12 хүн байхад хамгийн тохиромжтой гэж үздэг байна. За тоон судалгаа гэдэг нь бол үзэгдэл юмсийн тархалт түүнд нөлөөлөг хүчин зүйлийн төвшин, за бүтэц онцлогийг хэмжин тоогоор илэрхийлдэг ийм судалгааг бол тоон судалгаа гэдэг. За хамгийн өргөн хэрэглэгддэг нь бол асуулга судалгаа буюу бидний хамгийн сайн мэддэг төвөр судалгааны арга байдаг. За энэ чанарын болон тоон судалгаа нь ямар ялгаатай юм бэ гэвэл чанарын судалгаа бол таамаглал төвшүүлэх шин чанартай байдаг. Тоон судалгаа бол тайлбарлах шин чанартай байдаг. За ингээд тоон судалгаа маань зөвхөн тоон мэдээлэл дээр анализ хийдэг бол чанарын судалгаа зөвхөн үг өгүүлбэр дээр анализ хийдэг байна. За тоон судалгааны хувьд төврийн арга маань бол санамсаргүй байдлаар төвөрлөгддөг. За харин чанарын судалгаа бол ямар нэгэн зорилготой зорилттой бүлгийг сонгон авч төврээ бүрдүүлдэг байна. За чанарын судалгааны тухайд бол төврийн хэмжээ тиймч чухал бас байхад тоон судалгаан дээр бол төврийн хэмжээ маш чухал. За төврийн хэмжээнээс шалтгаалаад үр дүнд нөлөөлөх ийм зүйл бол харагддаг. За тоон судалгааны тухайд бол төлөөлөх чадвар бол чухал. Өөрөлдвөл төврийн хэмжээнээс аваад тэрхүү төвөр маань хичнээн хүнийг төлөөлөх чадвартай байгаа юм бэ гэдэг нь бол маш чухал буюу шаардлагатай байдаг бол чанарын судалгаан дээр бол шаардлагагүй гэж үзэж болно. За тоон судалгааны тухайд бол мэдээлэл цуглуулахдаа бид нар асуулга судалгааны нэг л аргыг бол ашигладаг. За харин чанарын судалгаан дээр бол нэлээд хэд хэдэн олон аргыг бол ашигладаг. Фокус бүлгийн арга, ганцаарчсан ярилцлагын арга зэрэгтэй маш олон аргуудыг бол ашиглаж мэдээлэлээ цуглуулж авдаг. За асуулга судалгаа маань бол асуултын хэлбэрээс мөн хувийн мэдээллийн хэсэг, за дистрассан мэдээлэл Likert скейл буюу 5 үнэлэх гэсэн ийм хэлбэртэй байвал ерөнхийдөө үр дүнд бас сайнаар нөлөөлдөг гэж үздэг. За ингээ асуулга судалгаа маань нээлттэй болон хаалттай гэсэн ийм хоёр асуулга байдаг. За нээлттэй асуулга бол байж болох бүх хариултуудыг урьдчилан өгөөгүй асуулт байдаг боловч судлаачид шин санаа мэдээлэл өгөх давуу талтай байдаг. За судалгаанд оролцогчоос маш их цаг хугацаа бол шаарддаг. Хариултыг дэлгэрэнгүй хариулж байх явцдаа судалгаанд оролцогч маань бол яг гол асуудлаас хазайх, баг зэрэг төөрөгдөх ийм хандлага бол ажиглагддаг. За ингээд түүнээс гарч ирсэн мэдээллийг боловсруулахад бол маш их цаг хугацаа шаарддаг байна. За харин хаалттай асуулгын тухайд бол байж болох хариултыг бэлэн өгсөн асуултуудыг бол хэлнэ. Ингээд мэдээлэл боловсруулахад хялбар бөгөөд судалгаанд оролцогчид тулгарх хүндрэл бэрхшээл бол бага байдаг. За цаг хэмнэж хугацаа бага зарцуулдаг. За гэхдээ хамгийн чухал зүйл бол судлаач маань судлах зүйл судалгааны гол объект, зорилт, таамаглалаа маш сайн судалсан байх хэрэгтэй. За хариулт бэлэн өгдөг учраас мэдээллийн хүрээ бага зэргийн хязгаарлагдмал гэж үздэг. За хариултын тоо хэд ихтгэл хариулж буй хүн сүүлийн хариултуудыг уншихгүй залхах, за анхаарлаа сулруулах ийм бол хандлага бас ажиглагддаг. За бидний цуглуулсан асуулга судалгааны асуумжаар цуглах мэдээлэл бол хүн ам зүй, нийгмийн эдийн засгийн онцлог, за нас хүйс, мэрэгжил боловсрол, гэрлэлт, цалин, өрхийн орлого, сэтгэл зүй, за сэтгэл зүйн байдал, хувь хүний зан чанар, төлөв, сонирхол, хандлага, үзэл бодол, хэрэгцээ, за мэдрэмж, дуртай зүйл, мэдлэг, за судалгаанд оролцогчид маань за судалж буй зүйлийн талаар мэддэг болон мэддэггүй байгааг бол олж илрүүлэх ийм мэдээллүүдийг бол цуглуулж авах боломжтой. За ингээд асуулга судалгаа буюу асуумж маань логик дистаралтай байх хэрэгтэй. За эхний асуултууд нь хялбар, дасгах асуултууд байвал тохиромжтой гэж үздэг. Асуултыг ач холбогдлоор нь ихээс бага руу дараалд оруулж ирэмлэх бас шаардлагатай. За ингээд хариулт өгөхөд таагүй асуумжуудыг бол төгсгөлийн хэсэгт оруулах зүйтэй гэж үздэг. За асуултын дарааллаас шалтгаалаад хариулахад алдаа гарах эрсдлийг судлаач маань бас өөрөө тооцоолох хэрэгтэй байдаг.
За ингээд асуумж буй асуулга судалгааныхаа үр дүн нэмэгдүүлэхийн тулд судлаачийн зүгээс бол за судалгаанд оролцогчдод эерэг сэтгэл төрүүлэх, заавал тэднээс зөвшөөрөл авах, судалгааны ач холбогдлоо тайлбарлах, асуумж судалгааг зайлшгүй бүрэн бүглүүлэхийг бол хичээх, за цаг давчгүй байгаа тохиолдолд ч гэсэн яаруулахгүй байх, зөвлөгөө хэрэгтэй эсхийг нь асууж тодруулах, за асуултуудаа бол баг сонирхолтой хийх, ингээд утга давхцсан асуултууд маш олноор орсон тохиолдолдоос их ажиглагддаг. За тийм учраас тийм асуултууд олон орсон эсхийг сайтар нягтлах, за албан ёсны бус хэлээр бичихгүй байх, за судалгаанд оролцогчийг таагүй байдалд оруулахгүй байх зэргийг бол анхаарах хэрэгтэй. За ингээд асуулга судалгаа маань бол олон сонголтод болон нэг сонголтод гэсэн юм хоёр төрлийн асуулга судалгаа бас байгаа. За нэг сонголтод асуулт гэдэг бол ойлгомжтой. За өгөгдсөн хариултуудаас зөвхөн нэгийг л сонгох боломжтой асуултуудыг бол нэг сонголтод асуулт гэдэг. За ингээ олон сонголтод асуулт гэдэг маань өгөгдсөн хариултын хувилбаруудаас нэг биш хэд хэдэн ийм хариултыг сонгох боломжтой асуултыг бол олон сонголтод асуулт гэдэг. Яг үүндээ бол дандаа нэг сонголтод асуултыг ашиглаад байх нь бас судалгааны үйл явц, за судалгаанд манаас хязгаарлалт ингэж тавьж өгдөг. Тийм учраас энэ олон сонголтод асуултыг бол зайлшгүй судалгааныхаа асуулгад бол оруулах хэрэгтэй. За гэхдээ оруулахдаа олон сонголтод асуулт дээр маш их ач холбогдол өгж, за анхаарч эрсдлийг бас тооцоолж оруулах хэрэгтэй. За ингээд судалгааны шаардлагаар олон сонголтод асуултуудыг бол маш их ашигладаг. Олон сонголтод асуулт маань бол чөлөө төвлөрбөр, за хязгаарлагдмал хувилбар гэсэн юм хоёр хувилбар бол байж болно. За чөлөө төвлөрбөр гэдэг нь бол та хариултуудаас хэдийг сонгож болно гэдэг ийм хувилбартай байдаг. Жишээлбэл 10 хувилбар байлаа гэхэд тэндээс хүссэн тоогоор л сонгож олно гэсэн үг тийм ээ. За хязгаарлагдмал хувилбар гэдэг нь бол хамгийн чухал гэсэн 3 эсвэл 5 гэсэн ямар нэгэн юм зааг хязгаарлалт тавьж өгөх хэрэгтэй. Хязгаарлалттай ийм асуултуудыг хэлнэ. За хязгаарлалт тавих нь ер нь бол маш ач холбогдолтой гэж үздэг. За ямар ач холбогдолтой гэвэл нэгдүгээрт бол чухал хариултуудыг бусад хариултуудаас ялгаж олж авахд бол судлаачид бас түлхэж үзүүлнэ. За хариултын ялгаа хүчийг тодорхойлох бол бас боломжийг олгоно. Ийм учраас хязгаарлалт тавих нь зүйтэй гэж үздэг. Хэрвээ хязгаарлалт тавиагүй тохиолдолд судлаачид за ямар эрсдэл, ямар хүндрэл гарах вэ гэвэл судалгаанд оролцогчид маань бүх хариултуудыг сонгодог. За аль эсвэл хамгийн ихэнд байгаа 1-3 дахь хариултуудыг сонгох магадлал бол маш өндөр байдаг. Тийм учраас ийм тохиолдолд бол хариултуудыг үнэлэх, аль хариулт нь яг жинд орж байгааг тодруулахад бас төвөгтэй байдал үүсдэг. Тийм учраас хязгаарлалт тавьж өгвөл таны судалгааны ажлын үр дүнд бас эргээр нөлөөлнө шүү. За ингээд SPS-ийн хичээл эхлэхэд өгөгдөл гэдэг үгийг бол маш өргөн хэрэгэлдэг. За өгөгдөл гэдэг нь датум буюу гэдэг үгний олон тоо буюу за асуултуудыг тодруулахын тулд янз бүрийн аргаар цуглуулсан тоо, текстүүдийг бол хийлнэ. За жишээлбэл сурагчийн нас, өндөр, ажилчдын хүйс, жин гэх мэттэй. За эдгээрийг бол хэлэх. За одоо бүгдээрээ SPS програмынхаа ажиллах суурь зарчимтай бол танилцъя. За ингээд SPS програмыг эхлүүлэхэд бол энэ хоёр төрлийн бол цонх гарч ирнэ. За эхний Welcome to IBM SPS Statistics гэдэг цонх бол шинэ new data set үүсгэх бол байгаа. За хэсэг байгаа. За хоёр дахь энэ үр дүнгийн цонх маань бол хамт гарч ирдэг. За энэ output гэдэг ингээд нэг гэсэн бичгтэй. За энэ маань бол бидний шивж оруулсан асуулга болон өгөгдлүүд дээр анализ хийхэд гарч ирсэн үр дүнгууд маань энэ цонхонд бол гарч ирэх байрших нь. За new data set дээр дараад ороход ийм талбар харагдана. За энэхүү талбар маань data view буюу за data view, variable view гэдэг ийм хоёр талбартай. За ингээд data view талбарт бол өгөгдөл шивэгдэх талбар гэж болно. Өөрөөр хэлбэл өгөгдөл буюу асуултынхаа хариултуудыг шивнэ гэсэн үг. За хойшоо энэ 3 дугаартай хэсэгт бол
асуулга буюу хувьсгчуд маань ингэж хойшоо шивэгдэнэ. За өөрөлдвөл variable view хэсэг шивэгдсэн асуултын нэрүүд энэ дээр ингэж тодорч гарч ирэх нь байна. За хоёр дугаартай хэсэг бол судалгаанд оролцогчид буюу кейсүүдийн маань тоон дугаарлалт бол харагдаж байна. Энэ хоёр дугаартай. За дөрөв дугаартай энэ хоосон талбарт бол бид нар бүх хариултуудаа шивж оруулах нь байна. За variable view хэсэг харагдаж байна. За яг ийм цонх гарч ирнэ variable view хэсэгт маань. За variable view хэсгийн энэ хэсэгт энэ талбарт бол асуулт буюу хувьсгчийг тодорхойлж шивж оруулна. За асуулгын хуудасаар цугларсан мэдээллийг data view талбар руу оруулахын тулд за энэхүү variable view цонхонд бол бүх асуултны бүрийг бол тодорхойлж оруулж өгнө. За дээр харагдаж байгаа энэ name, type, weight, decimal, label, value, missing, columns, align, measure гэдэг 10 төрлийн баганд бол асуулт тус бүрийн онцлогоор нь бас ингэж тодорхойлж оруулж өгөх нэ. За энэхүү 10 төрлийн маань багны онцлог нь бол за name хэсэгт бол нэрээ оруулна. За type хэсэгт бол хувьсгч буюу тухайн асуулгын маань төрлийг оруулна. За тоон төрлийн асуулт юм уу те үгэн төрлийн асуулт юм уу задгаа асуулт юм уу гэх тэрийг оруулж өгнө. За энэ weight хэсэг бол мэдээж мэдээллийн уртыг оруулж өгнө. За decimal хэсэгт бол орны наривчлал буюу энэ асуултаас гарч ирэх үр дүнг за 10-ны орны наривчлалтай гаргаж ирэх үү 100-ны орны наривчлалтай гаргаж ирэх үү гэдгийг бол энд зааж оруулж өгнө. За label хэсэг бол хувьсгчийн дэлгэрэнгүй тайлбарыг бол оруулж өгнө. Жишээлбэл энэ хөөс гэдгийг одоо таны хөөс гэдэг анх байсан асуулт маань бол таны хөөс гэдэг асуулт байсан байна тийм ээ. За энд бол дэлгэрэнгүй тайлбарыг оруулж өгнө. За value хэсэг бол хамгийн чухал хэсэг. Өөрөлдвөл асуултын хариултыг бол кодолж оруулж өгнө гэсэн үг. За энэ тухай дэлгэрэнгүй үзнэ. За missing бол орхигцсон утгыг энэ хэсэгт бол нөхөж өгнө. Ямар тохиолдолд орхигцсон утга байж болох вэ гэдгийг бол энд нөхөж өгнө. За column нь бол багны өргөнийг зааж өгж байгаа. За align буюу мэдээллийн байршлыг тохируулна. За голд харагдах уу, баруун талд харагдах уу, тийм ээ, зүүн хэсэгт нь харагдах уу гэдгийг бол энэгээр тохируулж өгнө. За мөн хамгийн чухал хэсэг болох measure буюу хэмжигдэхүүний төрлийг бол сонгоно. За энэ маань scale, nominal, ordinal гэсэн 3 төрөл байгаа. За энэ 3 төрлийг мөн дахин дэлгэрэнгүй авч үзнэ. За эхний чухал хэсэг болох value хэсэг буюу энэ хэсэгт судалгааныхаа асуултын хариултыг кодолж оруулна. За жишээлбэл value хэсэгт ингээд яг энэ known гэдгийн хажууд тал 3 цэг байгаа. За тэр 3 цэг дээр дарахад энэ value label гэдэг энэ цонх, нэмэлт цонх гарч ирнэ. За энэ нэмэлт цонхон дээр value эсвэл label гэдэг хоёр эмцэстэй. За value хэсэгт нь бол код оруулж өгнө. За код буюу энд одоо 2 гэдэг кодыг оруулж өгсөн байна тийм ээ. За тэгвэл энэ тухайн 2 гэдэг код маань label гэдэг хэсэгтэр бол 2 гэдэг код маань яг ямар үгийг төлөөлж байгаа юм бэ гэдгийг тэр кодод харгалзах асуулгын хариултыг оруулж өгнө гэсэн үг. За өөрөлдвөл бид нэр эмэгтэйчүүдийг 2 гэдэг кодоор кодлоод за эрэгтэйчүүдийг 1 гэдэг кодоор кодлсон байна гэсэн үг. За ингэж оруулж өгөөд add төвчөн дээр дарахад энэ хажуу талын хоосон байсан талбарт бидний код буюу value маань орж өгнө гэсэн үг. Ингээд кодлж дууссан бол окей дарахад ингээд хөөс буюу таны хөөс гэдгийг эрэгтэй гэдгийг 1, эмэгтэй гэдгийг 2 гэдэг кодоор кодлоод за value хэсэг маань дуслаа гэсэн үг ахна. За дараагийн маш чухал хэсэг болох хэмжигдэхүүний төрөл гэсэн тийм ээ. За 3 төрлийн хэмжигдэхүүн байгаа. Scale, ordinal, nominal гэсэн 3 төрлийн хэмжигдэхүүн байна. За scale гэдэг маань бол тоон утгад хэмжигдэхүүнүүдийг бол scale хэмжигдэхүүнүүдийг гин. За мөн энэ нь болохоор интервалын болон харьцангуй юм хэлбэртэй байдаг. За хувьсгчт нь тоон утгаар илэрхийлэгдсэн математикийн юм нэмэх асах гэх мэт үйлдэлүүдийг хийх боломжтой хэмжигдэхүүнүүдийг бол хэлнэ. За жишээлбэл судалгаанд оролцсон биеийн жинг тийм ээ. За ямар нэгэн кодоор оруулахгүй бүх биеийн хэмжээг за тоон байдлаар оруулж өгөх юм бол тэр маань scale хэмжигдэхүүн болох нь байна. За харин ordinal хэмжигдэхүүн гэдэг нь бол дараасан хэмжигдэхүүнийг бол хэлнэ. Өөрөөр хэлбэл за хувьсгчт нь хамаарлаараа зэрэглэн ирэмлэгдсэн за тийм ангилал бүхий дарааллыг бол илэрхийлдэг. За жишээлбэл одоо судалгаанд оролцдог сэтгэл ханамжийн төвшинч байдаг юм тийм ээ. За сэтгэл ханамжийн төвшинг Likert скалаар хэмжсэн тийм ээ. За тэр нь заавал ирэмблэгдсэн хөрөлбөл 1 гэвэл маш муу, 2 гэвэл муу, 3 гэвэл дунд, за 4 гэвэл сайн, 5 гэвэл маш сайн гэдэг ингээд дээшээ ирэмблэгдсэн ийм ангилалтай дарааллыг бол ordinal хэмжигдэхүүнүүд гэж бол хэлнэ. За nominal хэмжигдэхүүн гэдэг нь бол нэрлсэн хэмжигдэхүүнийг хэлдэг. За SPS дээр бол юм
ийм төрлөөр бол харагдана. За тоонд нэр өгч судалгааны объект, оролцогч, үзэгдийг ангилж бол тодорхойлдог. За нэрлсэн хэмжигдэхүүнийг хэрэглэж байгаа үед тоо тус бүрийг зөвхөн нэг л объект, хувь хүн, үзэгдэлд оноож бол бичнэ. За судалгаанд оролцогчдын хүйс, гэрлэлтийн байдал, боловсролын түвшин гэх мэт өөрөөр хэлбэл асуултын хариултууд чанарын өвсгч бол ихэвчлэн номинал хэмжигдэхүүн болдог шүү. За ингээд бид шивж оруулсан өгөгдөл болон файлаа хадгалах эсвэл буцаагаад нээх шаардлага гарна тийм ээ. За хадгалах бол файлын CSV гэд бидний маш өргөн хэрэглэж зансан тэр дараалалаар бол хадгална. За хадгалсан файлдаа нэр өгөөд замаа заагаад хадгалахад бол өгөгдлийн файл маань бол ийм save гэдэг өргөтгөлтэй хадгалагддаг. За харин үр дүнгийн цонхонд гарч ирсэн файлаа бас файлын CSV гэд хадгалахад за үр дүн 1 гэдэг нэр өгөөд хадгалахад үр дүнгийн файл бол SPV гэдэг ийм өргөтгөлтэй хадгалагдана. За харагдах байдал бол ийм save өргөтгөлтэй буюу өгөгдлийн файл нь ийм хэлбэртэй харагдаад за үр дүнгийн файл нь бол SPV өргөтгөлтэй тэгээ харагдах байдал бол ийм цэнхэр хэлбэртэй харагдах нэ. За энэ бол бидний өгөгдлийн файл ингээ бүрэн шивж оруулсан шивж асуулгын хуудасаа бүгдийг variable web талбарт бүгдийг шивж оруулсан маань бол ийм сайн өргөтгөлтэй. За харагдах байдал бол ийм байдалтай харагдах нь байна. За харин үр дүнгийн файл бол одоо наривчлсан шинжилгээ хийсэн байна тийм ээ. Үр дүнгийн файл маань бол харагдах байдал ийм за SPV ийм өргөтгөлтэй харагдах нэ. За мэдээж файл хадгалахдаа бол файлын CSV за ингээд нэрээ өгөөд save дарахад save өгөгдлийн файл бол save өргөтгөлтэй ингэж хадгалагдаж байгаа. За буцаагаад хадгалсан файлаа нээж гаргаж авах бас шаардлагатай тохиолдлууд байдаг. За энэ тохиолдолд бол space-ийнхаа файлыг нээгээд за файлын openness data гэд ямар файл нээх гэж байгаа хайж олоод ингээ open дарахад бол файл маань бол анхны хадгалсан файл маань бол нээгдэнэ. За одоо бүгдээрээ SPS руу өгөгдөл оруулахын өмнө түүхий дата гэж бол нэрлэдэг. За түүхий датаг хэрхэн цэвэрлэж SPS руу оруулах талаар ерөнхий агуулгаа бол үзье. За жишээлбэл энэ байгууллагын интернет хэрэглэгчийн судалгаа гэдэг ийм судалгаа бол байна. За интернет хэрэглэгчийн судалгаа буюу Google формоор асуулгаа аваад за танд ирсэн түүхий дата нь бол яг ийм хэлбэртэй байдаг. За энэ түүхий датаг хэрхэн цэвэрлэж SPS руу кодлж оруулах вэ гэхээр яг асуулгынхаа хуудасны дагуу бол оруулна. За жишээлбэл хугацааны тамга бол бидэнд хэрэггүй учраас энэ хэсгийг ингээ устгаж болно. За бие багны урд талд шинэ баган нэмээд за ер нь бол энэ асуултуудаа бүгдийг цэвэрлэж SPS руу оруулах бол шаардлагатай. За мэдээж олон сонголтод асуулт болон нэг сонголтод асуултууд дээр бол өөр байдлаар бол цэвэрлэдэг. За бидний маш сайн мэддэг VLOOKUP гэж бичээж томьёо бичээд бол шууд энийг кодлж болно. За хэрвээ VLOOKUP-ыг бичиж мэдэхгүй байгаа тохиолдолд за хамгийн хялбар ашиглагддаг зүйл бол фильтрдэх байдаг. За ингээд нэг сонголтод асуултыг одоо бүгдээ фильтрдэж үзье. За жишээлбэл таны нас гэдгийг бол бүгдээ фильтрдээ. За тухайн багнаа сонгоод за дата засны фильтр гэдэг функцэн дээр дарна. За ингээд фильтрдсэн тохиолдолд энэ доош сум гараад ирдэг тийм ээ. За энд маань бол асуултын маань сонголтууд гарч ирсэн байна л да. 18-аас 25, 26-аас 35, 36-аас 45, 45-аас дээш гэдэг ийм дөрвөн төрлийн хариулттай ийм асуулт байсан байна. За ингээ 18-аас 25-ыг сонгоод 18-аас 25 насны хүмүүсийг бүгдийг нь нэгээр кодлъя. За ингээ доошо жирээд ингээ кодлогдчихно. За дараагийн тохиолдолд 26-аас 35 насныхны бүгдээрээ 2 гэсэн кодоор кодлъя.
За 36-аас 45 насныхныг 3 гэсэн кодоор кодлоод за 45-аас дээш гэдэг хариултыг бүгдээрээ 4 гэдэг кодоор кодлоо. За ингээд бид нэр кодлоод дуусахад таны нас буюу нэгдүгээр асуултаа бид ингээд кодлоод дуусчихин гэсэн үг. SPS рүү орохдоо бол 26-аас 35 гэж орохгүйгээр энэ коднууд маань data view талбарт орно гэсэн үг байна. За дахиад нэг жишээ хичээл хийж үзье. За таны host гэдэг бүгдээрээ кодлыг датагийн дата засны фильтр командыг ашиглаад за энэ маань бол эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр хөл сонголттой тийм. За тэгвэл эмэгтэйчүүдийн 1 гэдэг кодоор кодлъя. Эмэгтэйчүүдийн 1 гэдэг кодоор кодлсон. Одоо эмэгтэйчүүдийг 2 гэдэг кодоор кодлоод за нэг сонголтод асуултуудыг бол энэ мэтчлэн бүгдийг ингээд кодлно. Эдгээрийг бүгдийг фильтрдчихэд кодлно. За ингээд кодлж байна. Бүх асуултаа кодлоод дараа нь SPS рүү data view хэсэг рүү ингэж оруулдаг шүү. За одоо харин энэ 12 дугаар асуулт маань та одоогийн интернет үйлчлэгээ үзүүлэгч байгууллагаа юунд нь сэтгэл ханамжтай байдгаа олон сонголтод гэсэн байна л да. За олон сонголтод асуултыг бол арай өөр маягаар кодлдог. За жишээлбэл энийг бүгдээ кодлж үзье. За хариултуудын тоогоор таны олон сонголтод асуулт маань хичнээн хариулттай байна тий. Тэр болгоны тоогоор нь бол энэ хойшоогоо жишээ нь баг нь үүсгэн. За энд нь бол үнж гэдэг юм уу тий. Үн сервис үйлчилгээ. За хурд. За аюулгүй байдал гэдэг ийм өргөн дэд бүтэц гэдэг ийм хариултууд сонголтууд байсан гэж саная бүгдээрээ. За энийгээ бусдад жоох яарлагаа ташаараар бүтчих. За тэгээд нөгөө 12 дугаар асуултаа фильтртэн. За судалгаанд оролцогчдын тоо ихсэх тусам за энд гарч ирэх хариултууд бол маш ихсдэг. Ингээд. За тэгээд энийг эхнээс нь нэг бүрчлэн кодлох гэсэн. За ажилтнуудын хариуцлагатай байдал гэж юм тийм ээ. За жишээлбэл энэ бол ажилтнуудын хариуцлагатай байдал байлаа гэж санахад энд бол 1 гэдэг код тавина. Энийг сонгосон учраас 1, за сонгоогүй учраас тэг гэдээ явуулна гэсэн. За өөр аюулгүй байдал тийм. Аюулгүй байдал бол 1 гэж байна. За ингээд кодлоод явуулна гэсэн. За өөр ингээд тус бүрээр нэг бүрчлэн кодлно. За үн тариф гэдэг дээр бол үн тариф гэдэг дээр маш их олон сонгосон байна тийм. За ингээд явна. За жишээлбэл одоо үн тариф ажилтнуудын харьцаа гэдэг энэ хоёрыг хоёулангийн сонсмоор тийм ээ. Үн тариф бас ажилтнуудын харьцаа гэсэн учраас ажилтнуудын харьцаан дээр нэгийг тавилаа, үн тариф дээр нэгийг тавилаа гэсэн. За гэх мэтчлэн бүх асуултаа ингээд фильтртэй дууссаны дараа за нөгөө нэг хариултуудын чинь багнууд дээр ингээд 1 гэдэг юм сонголтууд гараад ирнэ. За тэрийгээ дахиад фильтртэн. Хариултуудаа бүгдийг фильтртэн. За тус бүрээр нь фильтртэн. Жишээлбэл үн гэдгийг сонгосон болон сонгоогүй гэдэг. Сонгосон бол бид нар 1 тавьсан тийм ээ. За одоо хоосон буюу сонгоогүй гэдэг сонголтуудаа бүгдээрээ тэгээр кодлно гэсэн үг. Тэгээд кодлсон гэсэн. Нэг сонгосон сонгоогүй гэдэг ингээ хойлолдоод явчихна гэсэн байна тийм ээ. За ер нь бол олон сонголтод асуултуудыг ингэж дата цэвэрлэхэд бол маш их цаг ордог. Тийм учраас олон сонголтод асуултаа бол маш бодолтой. За ямар гарах эрсдлийг бас тооцоолж ингэж оруулж өгсөн зүгээр байдаг шүү. Тэгэхгүй бол маш их цаг хугацаа шаарддаг учраас яаралтай тохиолдлуудаар бол маш их удах за цагаан хэмнэх зорилгоор эрсдлээ тооцоолж
яг ямар асуудал вэ? Ямар асуудлыг олон сонголтод асуултаагаар оруулах вэ? Зорилго чи юу вэ гэдгээс шалтгаалаад түүнийг бас бодолтой оруулаарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Баяр таа.